Өдрийн мэнд эрхэм үзэгчтэй их сурвалж ярилцлагын маань ээлж дуур хөлж байна. Миний өнөөдрийн зочин түүхч судлаач Хишиг Дэлгэр ирсэн байна. Танд өдрийн мэнд хүргэе. Тань ч гэсэн өдрийн мэнд хүргэе. Та Харвард их сургуульд суралцсан тийм ээ? Тий. Жохон дэлгэрүүлж ярьж болох ба тийм ээ. Тэгээд тэрнээс бод 2007-9 онд бол дэлхийн банкны хүрээлэнд нийгмийн хариуцлагын чиглэлээр сургалтанд хамрагдсан. Дараагаар нь тухайд ерөнхийдөө манай Монгол залуучуудын маань нэг тийм мод илэрсэн босрлоо бас дээшлүүлэх ерөнхийдөө дэлхийн брэнд болсон сургуулиуд ерөөс нэг өөрийгөө ахиулж суралцуулах гэсэн. Тэгээд надад ч тийм хүсэл мөрөөдлөөс тэгээд 2012 онд болохоор Харвардын сургууль дээр болохоор удирдлагын Джон Кеннедийн сургууль гэж байдаг. Тэнд болохоор Executive Education буюу удирдлагын хөтөлбөр гэж байдаг. Тэрэнд бас Монгол хүний хэлээр тэгээд тэнгэр ивэсэн мэт гэдэг их баярлж бодсон шүү дээ. Яг нэгэн үед бол Монгол залуучууд үнэхээр мөрөөдөл байсан. Одоо бол их олон залуучууд бас тийм суралцж байгаа. Зарим багшилж байгааг сонссон тийм үү? Тийм. Одоо мундаг сайхан залуучууд би бүр одоо MP-гээр сураа явж байна. Бас дээрээс нь тийм судлаач хийгээд одоо дангас төр нийгмийн чиглэлээр биш л дээ. Өөр бас чиглэлүүдээр одоо биологи чиглэлээрч бас байна. Тэгээд одоо миний мэдэх одоо Facebook-оор ядаг нэг манай Эрдэнэболд маань ич шүү дээ. Тэг сайхан гарамгаа сурж байгаа. Тэгээ би танаас ягаад энэ Харвардыг асуугаад байна гэхээр тавал Америкийн нэгдсэн улс тодорхой хугацаанд сурч амьдэрсэн байна тийм үү? Тийм. Одоо Америкийн сонгуулийн жил явж байна. Ялангуяа энэ Берни Сандерс гэж юм 70 гаруй настай улс төр чинь ардчилсан социализм яриад яваад байна шүү дээ. Тэгээ CNN саяхан Берни Сандерс яриад байгаа тэр тогтолцоог нь Норвег, Дани, Шведэд байна гэдэг бас харьцуулсан баяртай. Хиллари болохоор Берни Сандерсийн тэр ардсан социализм чинь тэр жижиг цөөн хүн амтай улс орнууд тохиромжтой. Америк бол хэтэрхий том гэж яриад шүү дээ. Усаатны хувьд ч гэсэн олон усаат үндэснээс бүрдсэн. Одоо та энэ Берни Сандерс хэлээд байгаа зүйл яагаад залуучуудын нүд ингэж дэлгэрээд байна? Дэмжлэг яваад. Маш сайхан асуулт байна. Тий. Тэгэхээр Америкийн нийгэм нь өөрөө тодорхой хэмжээний үеийнтэй байдаг байхгүй юу? Хөгжлийн үе гэсэн. Тий. Тэгэхээр одоогийн Америкийн нэгдсэн улсын олон улсын одоо байр суурь, гадаад бодлого, дотоодоо хэрэгжиж байгаа нийгмийн одоо бодлогод бол цаашдаа ерөнхийдөө одоо намуудыг гэхээс илүү ард түмнөр чиглэсэн байх хэрэгтэй гэсэн тийм концепц гарсан байдаг юм лээ. Тэрийг одоо юу гэж тодруулах юм бэ гэхээр арслан нам демократууд болохоор сүүлийн хэдэн жил бол мэдээ тийм эрчимтэй хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн л дээ. Одоо шинэ Medicare систем дээр гэхдээ нөгөөдөл нь болохоор яг хөө нөгөө үндэсний тодорхой хэмжээний хөрөнгөтэй давхар руу хандж байсан. Бухимдууд их үүсгэсэн. Тэгээд цаашдаа нөгөө нийгмийн хөгжил маань одоо дангас Америк хэлтгөө барууны орнууд ялангуяа нөгөө Швед, Скандинавын орнуудын капиталист социалист гэж урсгал байдаг. Тийм ээ. Одоо шинэ барууны улс хэрнээ зүүнний үзэлтэй үүсэл баримталтай гэсэн. Тэгээд дээрэс нь одоо нөгөө социал демократууд гэж бас тийм үзэл бас байгаа л да. Бас нэлээд тийм одоо модонд орчихсон. Тэгээд эдгээс маань болохоор хүний хөгжлийн түүхэнд одоо томоохон тийм реформууд хийж чадсан. Ялангуяа Европын орнууд Англиас илүү, Германаас илүү тийм реформууд хийчихсэн учраас хүний хөгжил эндүү сайхан хөгжсөн байна л да. Тэгэхээр Америкийн ард түмэн билехэн тэр орнуудын иргэдшил амьдрахыг хүсэн шүү дээ. Тийм. Тэгэхээр би Сандерсийн хувьд бол тэр хүний хувьд бол би бол дэмжихээс илүү тэр бодлогын дэмжиж байгаа. Тийм. Тэгээ хувнээс илүү тэр бодлого нь зөв юм аа гэж бодож байгаа. Гэтэ Хиллари бол хэрвээ Америк цаашдаа явахын тулд зөвөр би өөрөө гадаад бодлого судлаач биш учраас зөв хүний Америкт байсан үзэл бодлоор бодох юм бол төр доктортой байх Америкийн одоо тэр төрийн одоо язгуур ирэх ашиг цааш уламжилж явахын тулд Хиллари яасан нь зүгээр байх гэж бодож байгаа шүү дээ. Тийм. Ер нь намаас гараад ирэх байх л та. Одоо их тасаргаад иргүүлж байгаа. Тэгээд хамгийн гол нь Берни Сандерс яриад байна шүү дээ. Коллежийн боловсрол үнэгүй байх хэвээр. Эрүүл мэндийг засгийн газар хяндаг байх хэвээр гэж. Улсын эмнэлэг гэж яриад байна шүү дээ. Тий. Сандерсын зүгээр тухайн төвшүүлж байгаа санааг бол би бол үүсгэв л дээ. Тэгээд Сандерсын зүгээр өөрийнх нь төр товч намтрын би уншиж үзсэн. Тэгээд товч бриф юу гэнэ. Тэгэхээр тэр хүн өөрөө амьдралдаа тийм үзэл баримталтай ясныг бас эргэлзээтэй юм шиг санагдсан шүү дээ. Тэгээд олон салбарт орж ажилласан байх шээ. Тэгээд сүүлийн үе зүгээр нэг манайхан нар нэг популизм гэдэг юм хийгээд байгаа шиг санагдсан шүү дээ. Тэгээд зүгээр босрлын салбар дээр бол Америк бол яагаад шүнгүй байж болохгүй юм бэл. Тэгээд нэгэнт тогтцсон тэр одоо шинэ
300 жилийн хугацаанд томоохон нэр хүнтэй сургуулиуд байж байна. Шинээр байгуулж байгаа сургуультай хэлний сургуулийн газрууд байж байна. Хэрвээ тэр капиталист нийгэмч өөрөө Америкч өөрөө үндсэн хуулиараа бас холбооны мужуудын хуулиудаар болохоор капитализмал одоо цааш нь авч явах тийм зорилттой шүү дээ. Хэрвээ Америк битэрийн сая хүнсэн сэдв шиг тэрийг цааш нь хэрэгжүүлнэ гэх юм бол дахиад шинэ ус байгуулах хэмжээнд очно гэсэн үг л да. Нэг бодлогын хэмжээнд эвдэгдэнэ гэсэн үг. Тийм учраас Сандерсын би зөвхөн хувь хүнийх нь популизм юм болж бодсон. Тий. Аливаа хүний ярьж байгаа мэг өөрийнх нь амьдралын түүхээс нь харна л да. Тий. Тийм учраас Сандерс бол өөртөө амьдралын тийм гарамгаа түүхтэйж болно. Гэтэ тэр бодлогыг хизээ энэс эхлүүлсэн мэт нь гол нь аахгүй. Нэг юмараа нэг үзэл бодолтой тууштай биш яваад байна. Биш үү гэсэн үг тий. Хиллари бол арай тэрнээс илүү одоо өөрийнх нь гэр бүл нь тодорхой хэмжээний үзэл улс төрийн имижтэй, улс төрийн одоо карьертэй байх шин тийм ээ. Сандерсын хувьд бол олон салбарт орсон гэж бодож байгаа. Америк нэгдсэн улсад одоо social security number гэж үү тий. Нийгмийн аюулгүй байдлын дугаар гэх юм уу тий. Энэ ямар башлбогдолтой юм. Social security би нийгмийн хамгааллын дугаар болохоор тухайн хүн ерөөсөө ганцхан дугаар хэлнэ л да. Тухайн хүний identity тийм ээ. Өөрийгөө илэрхийлэх дугаар л гэсэн үг. Нэгсэндээ хүн регистрийн дугаар л гэсэн манайха монгол хэлээр бол. Нэгсэндээ нөгөө Америк нэгдсэн улсын маань одоо нийгмийн эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох, нийгмийн олон нийтийн үйл ажиллагаанд оролцох, тэгээд дээрэс нь иргэнийхээ эрх үүргийг биелүүлэхэд бол маш ач холбогдолтой. Ялангуяа манай монголчууд Америктайгаа монголчууд энийг сайн мэднэ. Энэгээр одоо аюул олон зүйл маш олон зүйл хамрагдаж болно л да. Хамгийн түрүүнд одоо иргэний бичвэрэнтэй авах, хоёрдугаард нь одоо эрүүл мэндийн даатгалд хамрагдах, жолооны үнэлгээ авах, тэнд оршин суух, төр амьдрах гэдэг ч юм уу тэрүүгээр ингээд түүх үүсгэж явчихдаг байхгүй юу. Тэр маань өөрөө оноотой эдийн засгийн одоо шинэ манад бол ерөнхийдөө эхлэл нь бол тавигдаалаа гэж бодод. Ялангуяа манай банкнууд бол зээлийн түүх үүсгэж явж байна тийм ээ. Тий. Ерөнхийдөө суурь дэвсгэр манад бол сайн тавигдж байгаа. Цаашдаа нэмгийн бодлого руу энэ системийг ерөнхийдөө манайх оруулж ирэх хэрэгтэй гэсэн тийм ээ. Концепцийг босруулад байгаа шүү дээ. Тий. Энд дэр түүх нь бол их нэлээд тийм яригтай. Хүмүүс тийм шинэ үзэгдлийг бол тухайн үед бол авах тийм боломжгүй байсан л да. Одоо шинэ Америкт шинэ 1900 одоо 30 40 50 оны дэлхийн 2 дугаар дан одоо би бол Америкт өөрсдөө дэлхийн 2 дугаар данд оролцлоо. Эдийн засгийн хувьд хямралаа. Шинэ одоо бодлого босруулсан ерөнхийлөгч нар их гарч ирлээ. Тухайн ерөнхийлөгч нар болгон өөрсдийн одоо бодлогыг хэрэгжүүлэх гэж үзсэн. Тэгтэл конгрессээр тэр social security system-ийг одоо Medicare-тэйгээ холбож өгөх юм уу? Эсвэл одоо дан ганц иргэний мэдээлэл байх хэрэгтэй юм уу гэдэг маш их нэг хоёр намууд мань хооронд их мэтгэлцсэн юм билээ. Тэгээд сүүлдээ явж нэг үр дүн төрсөн. Ерөөсөө энэ бол бүх юм зориулагдах хэрэгтэй. Тэгсэн иргэний бүхэл одоо нийгмийн эдийн засгийн үйл ажиллагааг хамруулах хэрэгтэй гэсэн. Нийгмийн хамгаалалтын дугаар. Тийм. Энэ нь бол хамгийн зөв шийдэл байсан. Одоо ерөнхийдөө Америк хэрвээ social security системээр өнөөдөр хөгжлийг харах боломжгүй шүү дээ. Тийм. Одоо хүн болгон одоо хаана юу хийж байгаа юм. Хоёрдугаарт нь эдийн засгийн тухайн хүн эдийн засгийн үйл ажиллагаанд өөрийгөө хэр их хүмүүжүүлж байгаа юм тийм ээ. Энэ ч нэгсэндээ хүний өөрийн л одоо төлөвшүүлж байгаа байхгүй юу. Хүн одоо янз бүрийн элдв нийгмийн юм руу орохгүй өөрийгөө аль болохоор 3 жилийн хугацаанд кредит скор буюу одоо зээлийн түүхээ өсгөх юм бол дараагийн боломжууд нээж ирнэ. Одоо манайд ипотекийн зээл гэж яригдж байна. Бол энэ маань энэ шамгаалж яваад их зүгээр юм шиг санагддаг. Заавал 2 жил нийгмийн даатгалаар төлөх албагүй л байхгүй юу. Тодорхой хэмжээний оноогоо цуглуулчих юм бол залуу хүн одоо нэг 21 наснда их дээд сургууль төгслөгээд 3 жилийн дараа байранд авлаад хандаад зээлийн эрхээ захимаар одоо бий болгоод тэгээд өөрөө ажил хөрөлтэй болоод хичээгээр явчих боломжтой л гэсэн үг л дээ. Тэгээ манайх энэ дээр дараа чинь одоо улс төрийн эрх хэрэгч намууд маань ч юм уу томоохон судлаачд маань энэ дээр баг болж консорциум болоод ажиллах юм бол нэлээд төвтэй ч гэдэг. Манай зарим улс төрчд яриад байгаа юм л да. Тийм. Орон сууцны зээл одоо цалингийн зээл, бүх төрлийн зээл хүнийг хариуцлагатай болгодог. Тийм. Тэр бол ойлгомжтой. Хүн амьдарч байгаа орон сууцнаас хөөхдгийг өсөхгүй шүү дээ. Тийм. Тэгэд сайн зээлийн түүх гээд тэгээд тэр нийгмийн хамгааллын дугаар тэр хүний зээлийн түүх, за гэмт хэрэг холбогдож байсан хэсгэд бүх төрлийн юм ингээл хянчих боломжтой гэсэн үг. Тийм. Тэгэхээр альва хөгжил нэг цаг үеийнхаа технологиг даах хэрэгтэй гэж боддог. Нэгдүгээрт одоо бид нар чинь 90-ад он биш 2000 он биш ерөнхийдөө цаашаа мэдээллийн технологи инновацууд маань ингээд хүний хөгжилд шууд 100% нөлөөлж байгаа шүү дээ. Тэгэхээр уртлын одоо миний санаж байгаагаар цахим үнэлэх гэж манайх гаргасан шүү дээ. Тий, цахим үнэлэх нь манай цаашдын ирээдүйд бол ер нь энэ рүү л хандах хэрэгтэй.
Жишээ нь төрийн байгууллагууд руу ороход хүн заавал одоо ямар нэгэн хүнд асуудаг шаардлагагүй хурууныгаа хийх иргэний үндэтгэл зурхад тухайн хүний мэдээлэл ордог. Тийм. Хоёрдугаарт банкн дээр очиход хүмүүсийн хоорондын харилцаа нөх үүсэж байхгүй тийм ээ. Нөгөө авилгал хээл ахуул одоо найз нөхдийн дамжуулах ч юм уу. Иргэн хүн өөрөө өөртөө үйлдэл явчихж шүү дээ. Одоо хамгийн энгийн шиг манайх нэг экспресс банкуд байдаг шүү дээ. Экспресс банк та одоо өөрийнхөө санхүүгийн үйл ажиллагааг бол ямар ч ихний туслалцаагаар хийж чадчих шүү дээ. Тийм. Тэрнтэй адилхан social security системээс хаашдаа иргэний мэдээлэл ахуулаад иргэний одоо бүхэл амьдралын түүхэл болчихсон гэсэн үг л дээ. Энэ нэг хамгийн зөв холбож өгөх ёстой салбар бол эрүүл мэндийн салбар байдаг. Тэгээ шинэ Америкт social security систем цааш нь яаж хөгжүүлэх юм бэ гэдээ бодож байсан чинь хувийн даатгалын компаниуд төрийн одоо оролцоотой эмнэлгүүд маш нэг одоо овчноор шүүрж авсан л да. Бид энэ нь одоо өөрсөндөө ингээд хамт хэрэгжүүлээ явж бодлого хэрэгжүүлчих. Тэгэхээр нөгөөх нь улам одоо бодиттой болж эхэлж байгаа байхгүй. Шинэ манай Монголын шин дээр ярил л да. Шинэ Говьолтай аймагт байж байгаа Дулмаа гэдэг хөшин одоо ямар нэгэн байдлаар одоо эрүүл мэндийн үйлчлэгэнд хамрагдах боломжтой шаардлагатай боллоо гэхэд эмнэлэг дээр очлоо үйлчлэгээ авлаа. Тэгтэл өнөөгийн Монгол улсын эрүүл мэндийн одоо даатгалын системээр бол тухайн бол одоо авах үйлчлэгнүүд их дутмаг тийм ээ. Одоо цаашдаа хаалгаа хийх шаардлагатай ч юм өндөр зэнтэй одоо шинжилгээнд орох шаардлагатай юм бол төрлөг хандах хэрэгтэй шүү дээ. Төрд хэрвээ одоо энэ концепцийг бий болгоод энэ кредитийн системийн юм дээр эрүүл мэндийн салбарт бас суулгаад өгчих юм бол нөгөө долмоо өгш юм юу яач салбар руу хандаад тэр нь одоо нийгмийн ажилтны ч юм тухайн бид нар байгаа хариалж байгаа хүмүүс 30 мянган дотор одоо танд одоо ойролцоогоор 20 сая төгрөгийн зээлийн эрх үүстэй. Тэгээ яг долмоо өгш юм улсад нэг 20 жил ажиллахад нийгмийн хамгааллын дугаард нь бол тодорхой хэмжээнд зээлийн төх үүссэн л байгаа байхгүй. Тэгээ зөв одоо нийгмийн эрүүл мэндийн даатгалын хураамж гэсэн үг. Тий. Нэгсэндээ улсаас бас иргэн өөрөө бас тусламж авч гэсэн үг. Тухайн иргэн нийгэмдээ зөв амьдэрсэн байх юм бол эргээд төр иргэний ивэдэг л байх хэрэгтэй л да. Нэгсэндээ нөгөө иргэн төвтэй бодлого гэж цаашдаа би ярих гэдэг. Тий. Америкт яг ингэж явдаг уу? Ингэж явна. Одоо шинэ Cook County гэдэг миний байсан хамгийн сүүл амьдарч байсан хот Чикаго хот, Illinois мужийн. Манай монголчууд сайн мэднэ. Cook County дээр тухайн хүний цагаачлалын статус хууль бус байна уу, хуулиар байх нь юу хамаахгүй очиод эмчилгээнд хамрагддаг. Тодорхой хэмжээний үн төлбөрийн үйлчлэгийг хамруулдаг шүү дээ. Иргэний бичиг баримтанд бол social security системээс асууж байна. Дугаарыг асууж байна. Иргэний бичиг баримтаас асууж байгаа. Тодорхой хэмжээний дагаар тухайн дэм тэрэг гэж юм уу бас эрүүл мэндийн бас өөр үйлчлэгүүдийг үнэгүй хийгээд өгчдөг. Тэгээд энэ нь болохоор дан ганц одоо Америкийн шин дээр жишээ Скандинавны орнууд бас байж л байгаа. Эрүүл мэндийг бол бүр ингээд цогц болгочихсон. Ер нь тэгээд альж нэгэн өөр эргэн төвтэй байх хэрэгтэй бодлого нь. Энэ дээр нөгөөс заавал барууны үзэл баримтлал гэдэг хүн болгон мөнгө төлөөд халбаг л дээ. Заавал зүүнийх гэхэд бүх юм үнэгүй байх халбаг. Тэгэхдээ миний бодлоор 2-3 салбарууд үнэгүй байх хэрэгтэй гэж боддог. Эрүүл мэндийн салбар, боловсролын салбар хоёр. Яагаад ингэж ярьж байгаа юм бэ гэхээр энэ нийгмийн чинь ерөөсөл хөнгө өртөсөж болохгүй шүү дээ. Тэгэхээр эдийн засгийн бодлого тусдаа асуудал. Эдийн засгч нар бол тухай бодлого туснаа авчин тийм ээ. Тэгэхээр иргэн рүү төрийн гол хийх үүрэг ерөөсөл ард иргэдэл ерөөсөл иргэншүүлэх, 100% иргэншүүлэх, боловсролтой, мэдлэгтэй, эрүүл аль болохоор ард түмнийга урт удаан амьдрах хэрэгтэй л байхгүй. Одоо шинэ хөгжүүлэх шаардлагатай. Скандинавны орнууд гэлтгүй одоо Азад одоо Японы Окинава арал гэж байдаг тийм ээ. Окинава арлын одоо хөгжүүл одоо хоорондоо мэдлэгтэй та хэдэн настай вэ гэж мэдлэгтэй ирсэн. Сайн байна нөхөөс илүүтэй. Тэгээд тэднээс дундаж нас 85-аас дээш байх шин. Одоо сүүлийн 15 жилийн хугацаанд энэ бол зөв нэг факт ярьж байгаа тийм ээ. Баримтан дээр тэднээс насалд 15-аас жил уртсан байж шүү дээ. Яг нөгөө эрүүл мэндийн систем зөв байж шүү дээ бодлоо. Тэгэхээр хүн заавал одоо биднээс 55 нас хүрээд ч юм уу 60 нас хүрээд төвчүүдээ гарах шаардлага байхгүй. Тэрний дараах бас амьдрал, тэрний дараах бас нийгмийн үйл ажиллагаа бас байж болж байна. Тэгээ хоёрдугаар нь нийгэмд маань одоо эрүүл мэндийн салбарыг social security системтэй холбоод өгчих юм бол бүхэл юм эрүүлж шít. Хүн болон өөрөө эрүүл мэндэд анхаардаг бол өнөөдөр хүн төрлөөгөө харж миний төрийн сүлд их гормон гэж бас боддог болох. Энэ нөгөө хүний хөгжлөө нэг сайн ярихгүй л юм л да. Хүмүүс яагаад гэр бүлэрээ ч юм уу за эсвэл нэг эрдэм боловсралтай хүмүүс нь ийш тийш баруун руу гарч яваад байна Монгол. Хүний алдаад байна. Тэр нөгөө л эрүүл мэнд боловсролын сайн шийдсэн газар л яваад байгаа шиг санагдаад байгаа юм л да. Тэгээ манайд одоо жишээ нь
нийгмийн хөгжил ярихаар одоо голдуу уул уурхаа ярих юм. Тэр Скандинавын орнууд чинь яг юу гэж ярих вэ? Өөрийнхөө улсын дүр төрхийн тодорхойлогдсон. Тэгэхээр таны асуулт нь хоёр сал асуулт байна л да. Нэгдүгээр нь болохоор гадаад байгаа иргэд маань энэ бол төр зургийн үзэгдэл болоо гэж би бодож байна. Зүгээр адилхан монгол хүн учраас бас тэднээс дунд байсан учраас. Гэхдээ таны асуулт зөв. Хоёрдугаар тэр Скандинавын орнуудын хөгжлийн онцлог гэж юу гэхээр бас нийтэд нь ярихаар яг нь нийтэд нь бол сайн хөгжилтэй зөв болготой гэж ярихаас илүү бас орон болгонд нь ярих хэрэгтэй юм байна. Одоо сүүлийн үед нэг юм олон улс нэг модонд орж ийн л да. Зэрэг зэвсгдээс илүүтэй хөгжлийн одоо тийм сонгомол хоёулуурууд гэж байдаг. Тэгээ нэгдүгээр нь одоо боловсролыг нэгдүгээр тэр их хөгжүүлсэн орн юм бэ гэдэг шивэд байх шинэ тийм ээ. Эрүүл мэндийн залуучууд ялангуяа одоо хүүхэд нас өсвөр бага насны хүүхдүүдийн эрүүл мэнд тэднээс нийгмийн харилцааг нийгэмд оролцохын хамгийн сайн засч өгдөг оронд бол одоо Норвеги ороо авчиж байна. Тэгээд нөгөө мэдээж хэрэг таавал мэдээж сайн мэднэ гадаад байсан үед Швейцар бол мэдээж банк санхүү үйл ажиллагаанд гээл тэгээд Финланд бол одоо нөгөө инновацийн шилжүүлэлтээр хөгжүүлсэн байх шин одоо шинэ тухайн технологиудыг шинэ санаачлуудыг энэ маань болохоор нөгөө хөгжлөл хөнгөвчлж байгаа юм л да. Нэг нүсэр юм бодоод байгаа байхгүй. Тийм одоо бид 300 жилийн нөөцний нөөцтэй гэж өнөөдөр ярьж байна л да. Тий. Тэгэхээр биднээс энэ дотор зэрийг үзэх наслах хүн байхгүй шүү дээ. Тэгэхээр биднээс хамгийн үзэж одоо энэ амьж байгаа нас үзэж бол хамгийн хурдтай хөгжлийн бодол хүний хөгжлийн бодол нийгмийн хамгааллын бодол гэдэг. Ядаж 3 жилийн дараахыг ярьж байна. 3 жил байтугай урагшлаа одоо миний бодлоор 2 хуулийн реформ хийчихэл 2 жил таны хэлдэг зөвлөд 3 жил юм байна ерөөсө. 3 жилийн явсан хэрэгжүүлэн тийм ээ бодлогоор нь хэрэгжүүлэн одоо ингээд тодорхой үр дүнгийн 3 жил юм байна л да. Тийм учраас биднес нэг энгийн түүхийн хягад дээр үдшин хүмүүсийг зэрэгч явуулаад 3 жилийн зэрэгч явуулахад хүмүүс ямар сайхан хөгжиж ирдэг лээ тийм ээ. Тэрнтэй адилхан хүний зөв тийм бодлоор хандуулахад энэ улс их оронд байгаа хүмүүс чинь годамжинд ажил хогоо хайдгүү, эрүүл мэндэнд анхаардаг, бие биендээ зөв болсон ханддаг. Одоо таны эрх, миний эрх хоёр хинэгнийхээ эрхээр ингэж хоорондоо ингэж хайцаарлагддаг гэдгийг сайн ойлгодог. Тэгээ хоёрдугаар нөгөө эрүүл мэнд гэлтгэ боловсролын салбар дээр бүр бага дунд бос насанднаас нэхтүүлмээр санагддаг. Одоо шинэ би өөр Америкээс очиж Америкаар ярих гэдэг юм л да. Тий Америкийн бага боловсролын системд чинь нэг онцлог байдаг. Нөгөө хүүхдийг дөнгөж төрөнгүүд нь юу яшдаг штэ иргэн болгочдөг штэ. Манайх ч одоо баг 66 нас хүртэл 16 жил зүтгэж нэг Монгол улс иргэн болж байгаа байхгүй. Тэр өмнөлхөө юм тийм. Өмнөлхөө. Тэгээд яг хүн амын тоонд бол орчин л да. Би бол нөгөө төрийн бодлого гэж хөмжилж байгаа юм шиг. Зүгээр одоогийн зүгээр хөгжлийн концепц нь өөрөө тэгж яваад байгаа байхгүй. Тий. Насанд хүржиж иргэн бол. Тэр насанд хүрнэ буюу adult маягийн ойлголт болохоор ингээд хөгжингүй орнод хөгжиж байгаа орнод болохоор концепц нь шал өөр байдаг юм билээ. Тэр нь болохоор одоо та одоо согтууруулгандаа хэрэглэх ч юм уу тийм ээ жолооны эрх авах ч юм уу сонгуулийн эрхээр тийм үндсэн хэдэн ойлголтон дээр л яригдсан шүү дээ. Одоо хүн бол хүн л байхгүй юу. Өнөөдөр одоо төрөх аль төрөх төрж байгаа хүн хамаа тэр хүн Монгол улсын ерөөсөө л иргэн байх газар дээр нь одоо тэр Монгол улсын иргэнийг баталгаажуулаад social security нэгэн хамгааллын дугаарыг нь олгоод 3 дахь 4 дахь өдрөөс нэхлүүлээд гэр оронд нь одоо төрийн одоо хайр шиг хүртэх хэрэгтэй байхгүй юу. Тэгээ зүгээр юм халамжийн бодлогоор явах юм бол хүмүүс мөн юунд очдөг гэхэрээс нэг бэлэнчлэх гэдэг нэг Монгол үг байдаг юм лээ. Тэгээд би ааваас асууж бэлэнчлэхийн утга нь юу юм бэ гэсэн чинь зүгээр суух байхгүй гэх хүнээс юм хараас баг. Тэгээ хэрвээ нийгмийн ийм бодлогыг харамсалтай нэлээд хэрэгжүүллээ шүү дээ тийм. Тэгэхээр энэнийг болохоор би одоо цаашдаа нэг яваад байхгүй гэдэг. Одоо хүмүүс ч Монгол хүн чигс ухааныг саруулж 26 жил гэдэг чинь хангалттай болсон шүү дээ. Хүний бүхлэгт нэг үе биднээс бас зовлон жаргалаа бүгдээ л хамтдаа хуваалцсан шүү дээ. Нэг хүн гэж ярихгүй ч бүгд Монгол орно. Тэгээд миний гэрэлтэй талууд их байна. Манай гадаад суралцж байгаа залуучууд нь хоёрдугаар нь гэж хуваар гадаад амьдарч цэвэр ингээд манайхны хэлэн хар бор ажил хийх гэдэг шүү дээ тийм ээ. Тэр хүмүүс нь биеэрээ мэдэрсэн учраас тэр хүмүүс эргэж их орондоо ирлээхэд тэрнээс хамгийн түрүүнд шаардах юм ерөөсөө тэр тим орнол төсөж байгаа байхгүй. Тим бодлого төсөн гэсэн үг. Тийм ч тэр бодлого нь бэлэн болох хэрэгтэй.
тэр хүмүүс эргээд эрэхт нь бэлэн яг тэнд үдсэн орчинтой төстэй чинь арай нэг төхүүлэх нэг арай 100% биш юм уу яз нэг төхүүлээд яз нэг 2 хуулийн эрүүл мэндийн реформыг хийгээд боловсролын салбарт нь үнэгүй болгож өгөөд ихэвч нөгөө хүн чинь сэтгэл их хөнгөн болно тийм ээ. Миний хүүхэд адилхан шавьд байсан боловсролын системийг Монголд авч болох юм байна. Тэр Америкийн системийн байсан кредит систем би 3 жилийн дараа ихэд би байранд орчих боломжтой юм байна шүү дээ. Монгол тийм болцсон байна. Тэр нөгөө сайн мэдээ гэж ярьж нөгөө сайн одоо хүмүүст одоо мессеж хүргэх гэсэн тэр л аахгүй. Тэрнээс ч одоо нөгөө популизмоор явах юм хэцүү л дээ. 26 жилийн хугацаанд бид юу хийж өгөхөр ерөөсөө нөгөө хөгжлийн бодлогоо тодорхойлж өгч би бол арай чадаагүй юм шиг. Эйгээр судлаач тийм томоохон одоо докторийн ажлууд байна. Мянганы хөгжлийн саралтын сангаас гарсан баримтчгүүд байна. Сая Монгол Улсын улс төрийн намуудад одоо тулгын шаардсан тийм нөгөө хөгжлийн стратеги төлөвлөлт гэж гарсан юм байлаа. Тэр ингээ хараад тал дөрөв байна лээ. Гэхдээ тэр маань болохоор зөвхөн нөгөө дотор нь ингээ би судлаа ингээ хараад ингээ мөр бүрээр ингээ мөшгөд хөгөөд нөгөө уул уурхахаа хийсэн балдыг арилгах гэсэн юм яваад байгаа байхгүй. Эко хөгжил, ногоон хөгжил гэдэг. Энэ ногоон хөгжил зөв. Таачсан унших юм бол бас ингээд сайхан харагдана. Тэгтэл жүүл ногоон хөгжил яах гэж хийх гээд байгаа юм бэ гэхээр нөгөө хийсэн балгаал дарах гэдэг юм л да. Тэгээ эн чинь болохоор байгалийн энэ байгальд руугаа ингэж хандсан тэр гамшиг чинь биднес хийсэн муу зүйл арилгахны тулд маш урт хугацаа авсан шүү дээ. Тэгээ одоо ч нэг ухц нөхөй хэдэн жилийн дараа бүгд нэг хүлээс авах гэдэг. Хамгийн түрүүнд хүнэл хөгжүүлж хэрэгтэй. Тийм учраас хүний хөгжил маш хурдтай, хоёрдугаар маш энгийн бодлого байдаг. Тэгээ хүмүүс ихт ойр татна байдаг л да. Нийгэм нь өөрөө ингээд цаашдаа нийгмийн итгэхийг бий болгодог. Тэгээ нийгмийн хамгаалгын бодлого дотор олон салбар. Тэгтээ тэрний бодлогыг цааш нь халамжийн болгож ирсэн одоо хатгаар оруулах. Би нэг тань зөвхөн өөрийнхөө амьдрал сонирхолтой жишээл ярил л дээ. Хүний хөгжил дээр. Өмнө Солонгос би нэг одоо очиж үзсэн. Тэнд нэг Монгол залуу 3 жил ажилласан. Өөрийг ярихдаа би бол одоо Говьалтай аймагаас би баг аймгийнхаа төвөгч орж үзээгүй. Улаанбаатарт ирэл баг хамаатантай нэг конол ийшээд ирсэн гэж гэрээд ажилтаа. Тэгээ би 3 жил ажиллаад 1 сар би Монгол руу нэг чөлөөгөөр явсан. Тэгээ би тэнд амар маш их ядраад ирлээ. За. Ядарсан яасан чи би махан үед явдарсан юм гэсэн чи үгүй ээ тэр одоо нийгмийн орчин замын хөдөлгөөн би л тэнд машин барьж чадахгүй юм байлээ. Тэр гэж ярьж байгаа байхгүй. Тэр нь яах вэ гэхээр манайх ч болохоор ингээ хотод төдөөнийхөө орж ирчээд лай дарамт болоод ингэж яриад байгаа байхгүй. Үстийн чинь орчин тийм нөлөөлөд байна гэж ойлгож байна. Одоо хүмүүрэл өөрийнх нь ойлголт юм л да. Миний бодлоор зүгээр би өөрөө бас тэр залуутай адилхан юм хэлэх л бах. Ер нь замдаж хэлчихэл хэд. Одоо замын хөдөлгөөнд оролцоод байх чинь. Тэгэхээр сүүл эргэл нөгөө түүхэл явах гэдэг. Уул нь Монгол хүн чиг сайхан саруул ухаантай юм их сайхан алсын аргатай боддог байсан. Тэгээд сүүлийн нэг эдийн засгийн хямрал, үгүй үнцгийн хямралууд байна. Хоёрдугаар нь нэг хит одоо нэг намчрахсан ч гэх юм уу да. Улс төрийн одоо нэг би бол увайгүй л гэдэг. Тийм одоо хит амиа хичээсэн бодлого одоо хүмүүсийн би бол нэг хавтруулж хэлж байгаа юм шүү. Зүгээр тоотал хүмүүс байх гэж боддتي. Тэгээд тэднээс бодлогын үр дүн гэж бодоод байгаа шүү дээ. Тий одоо энийг залруулж болно л да болохгүй гэж байхгүй. Тэгээ хоёрдугаард нь энэ чинь хийх биднес одоо нийгмийн бүхэл бүтэн том залуу юм маань босч ирж байна. Дэлхийн ертөнцийн өнөөдөр интернет, сошиал ертөнцид дэлгэрсэн байна. Тэрүүний залуугийн иргэд ярианд орохтол тэр нийгмийн бухимдал гэж ярина л да. Стресс тийм ээ. Тий за нөгөө Америкт хүн очиод эхний 6 сарда нөгөө соёлын culture юуг нь гаргадаг шүү дээ. Нөгөө соёлын ялгааг гаргадаг шүү дээ. Тэр хөндөр одоо 50-аас дээш өндөр барилгуудыг хараад сүрд нь одоо дээрэс нь нөгөө өөр арьс өнгөтэй хүмүүсийг харна. 2 3 дугаарт нь болохоор нийгмийн үйл ажиллагаа биднээс бас шал өөр. Тэднээс нь годомжинд тарж байгаа хүн би нэг уурдаад байхгүй тийм ээ. Энэ хэсгэл нь танихгүй ч бай, таньдаг ч хүн болгон руу мэнчилж штэ. Тэр бол нөгөө хүн хүнэл хүнд итгэл болсон юм л да. Та тантай түрүүн ярьж байхад бас Монголын эрүүл мэндийн тогтолцоо бас нэг арай өөрчлөх систем бол гэж ярьсан шүү дээ. Энэ ч ямар утгаар ярьсан бэ? Эрүүл мэндийн салбарыг бол тэр хоёлаа би товчхон ярьжээ. Хоёр юм ярих хэрэгтэй. Нэгдүгээр нь бол development бол хөгжил гэж байдаг тийм ээ. Хөгжил бол байгаа юмыг хөгжүүлэх сайжруулах явц процесс. Реформ шинжилэл гэдэг өөрчлөлт шинжилэл бол шал өөр агуулга. Тэгэхээр би бол нөгөө тэр нэг айхтар хувьсгал гэж хэлэхгүй чсэн
реформ хийх шаардлагатай угаасаа. Ягаад тэр та эрүүл мэндийн хуулиуд дээрээс нь одоогийн өнөөдрийн эрүүл мэндийн салбар 3 дугаарт нь хүн амын одоо дунд байгаа өөрчлөлтийн хэмжээ тэгээд Монгол улсын одоо олон улсын эрүүл мэндийн байгууллагад байгаа рейтинг эднээсээ харах юм бол одоо их л доогуур үзүүлэлт гараад байдаг. Тэгээд дээрээс нь одоо тодорхой хэдэн салбарууд бол улс төржиж болдгүй л дээ. Улс төржил болдгүй салбарууд салбар. Тэрийг доктортой авчирч явах хэрэгтэй. Ямар ч үе нийгэм мэрэгжсэн тэр салбар байж явах хэрэгтэй. Өөрөө амын мөн чанаруудаа хадгалж явах хэрэгтэй. Тэрний нэг нь бол эрүүл мэндийн салбар. Тийм учраас айлч намын улс төрийн хүчин хас энэ дөр бол тэр эрүүл мэндийн салбарыг л одоо реформ хийх цаг нь болчихжээ. Тэгэхээр учраас тэр нөгөө social security systemтэй холбоод эрүүл мэндийн салбартаа одоо миний нэг би өөрөө эрүүл мэндийн салбарт ажилтгүйч гэсэн миний гэр бүл мануулраа эрүүл мэндийн салбарт ажилладаг хүмүүсд манай аав манлраа эмч хүн насаараа ажилласан хүн. Хоёрдугаарт нь манай дүүнер маань одоо 103-д ажилладаг. Одоо совилогч байгамж тийм хүмүүс байдаг. Зарим нь одоо эрхэмч сурвалжлалсан байж. Одоо хүмүүст очиж эрүүл мэндийн үйлчлэг бол одоо нэг юмар дутаад байдаг. Тэр нь болохоор одоо ерөөсөл нөгөө санхүүгийн дэмжлэг, санхүүгийн дэмжлэг шүү дээ. Мэргэжлэн бол байна. Туршлага судалсан сайхан одоо мессеж хагалгаа хийдэг хүмүүс залуучууд маань ч гэсэн одоо их орондоо яриад хийгээд үйл гэж шүү дээ. Тий. Тэгэхээр тэр хүмүүс биднээс ядаж нэг хангалттай цалингийн өгөх хэрэгтэй нэгдүгээрт. Хоёрдугаарт нь одоо нөгөө парк хоспитал гэдэг тийм ойлголтыг бий болгох хэрэгтэй. Парк хоспитал. Одоо нэгсэнд арай жоохон тийм утгын монголчлоод гэх юм тийм эмнэлгийн цогц эмнэлгийн байгууламжуудыг барих хэрэгтэй. Одоо Монгол улсыг би бол 5 бүсээр хараад байна. Тэгээд 5 бүстэй нэг парк эмнэлгүүдийг байгуулж ирэх хэрэгтэй. Тэгээд дэлхийн хамгийн дэвшилттэй технологиудыг тэнд Einstein-уудыг авчираад тэгээд цаашдаа Монгол улс өөрөө эрүүл мэндийн аж ахуйг хөгжүүлэх тийм одоо цэвэр одоо бизнесийн салбарыг бий болгох хэрэгтэй. Эрүүл мэндээр мөнгө олдог. Жишээ нь Солонгос улс сүүлийн 15 жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт одоо гоо сайхны хагалгаад нарийн мэрэгжлийн хагалгаанууд бүр ингээ модонд орсон Тайланд байж байна. Тэгээд Монгол улс өнөөдөр ч арсын суулууд ихтэй. Тэгэхээр одоо хамгийн одоо өндөр одоо чанартай аршин таанаад их Монгол байдаг шүү дээ. Тэгээд Италиг бас нэрж болно л да. Гэхдээ би дандаа Монголоор ярих дуртай. Их оромч юм болохоор гэдэг шиг. Тэгээ их оромч гэдэгээс илүүтэй би их орнол их хайрлах дуртай. Яг хүний газар явах шин би тэнд байсан тэр цэвэр одоо шинэ би нэг цэвэр ус ингээл Италийн одоо усыг уудаж байгаа л да. Ингээл тайлбар нь description гэдэг юм уушгаар маш л олон юм имчилнэ гэдэг. Тэгтэл манай Монгол тэр шиг тэрнээс 1000 дахин хүчтэй аршин суулууд байж байгаа. Тэгвэл эрүүл мэндийн салбарт реформ хийгээд Монгол улс эрүүл мэндийн салбарыг 5 жилийн хугацаанд хурцтай хөгжүүлээд цаашдаа дэлхийн хэмжээний эрүүл мэндийн бизнесийн салбар болох хэрэгтэй. За миний урилгыг хүлээн авч сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Таны ажил үст амжилт хүсье. Танд ч гэсэн баярлалаа. Ажлын амжилт хүсье. Их сурвалж ярилцлага маань ээлж дууран дөрлөө. Ирэх бям гарагт иргэн уулзъя.